Эзний ивэл дөрнөө. Улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн ээлжид шинэхэн дугаар эхэлж байна. Хэдэн сарын өмнө би эцсийн амьсгал гэдэг нэртэй далайчдын тухай нэг кино үзсэн. Ягч далайчд гэхээс илүү далайн гүнд хийн шугамд засвар үйлчилгээ үзүүлдэг засварчин шумбагчдын багийн тухай кино л доо. Тэдэнд тохиолдсон гинтийн осол буюу бодит түүхээс сэтгүүлсэн тийм кино байсан юм. Тэр кинонд 29 минутын турш хүчил төрөгчийн дутагдлаас болж амьсгалах боломжгүй байсан нэг шумбагчир ахин амьсгалж улмаар бүр хэвийн ярьж хөдөлж цаашлаад хэсэг хугацааны дараа энгийн амьдралдаа орсон тухай бодит түүхэн үйл явдлаас сэтгүүлсэн юм. Тэр киног үзэж байхдаа амьсгал гэдэг энэ энгийн үйлдэл ямар их үнэтэй чухал болох тухай өөртөө сануулж бас талархаж байлаа. Тэгээд тэрнээс хойш үе саадгүй бас зовлонгүй амьсгалж байгаадаа үнэхээр их талархдаг болсон юм. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Тэгэхээр энэ цаг мөчид сонсогч таач гисэн өөрийн амьдралын эсвэл алд биенийхэн аль хэн хэсгийн төлөө бурхан эзэнд талархаарай. Юу ч хийж болно. Миний хувьд тэр киног эргэн санаад хамар нармай гэд ийм ухаалаг гайхамшигтай зүй тогтолтой амьсгалын замын эрхтний системийн төлөө талархаж байна. Хамтдаа талархсан юм чин бас нэгэн талархлыг өргөд өнөөдрийн Библи уншлагтаа анхаарлаа хандуулцгаая. Дуулал 65 дугаар бүлэг. Бүх газар дэлхий Бурханд баяртайгаар хашгир. Түүний нэрийн сүр жавхланг дуул. Магтаалыг нь сүр жавхлантай болго. Бурханд таны үлс хичнээн сүрдмээр вэ. Таны хүч агуу учраас дайснууд таны өмнө бэлдуучлана. Бүх дэлхий танд мөргөж таныг магтан дуулна. Тэд таны нэрийг магтан дуулна гэж хэл. Ирээд хүний хөвгүүдэд үйлдсэн Бурхны сүрдэм үлсийг үз. Тэрээр далайг хуурай газар болгосон. Тэд хөлөөрөө алхаж голыг гаталсан. Тэнд бид түүнд баярлцгаав. Тэр эрх мэдлээрээ мөнхөд захирна. Түүний мэлмийн үндэстнүүдийг харсаар байна. Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг бүү зөвшөөр. Хүмүүсээ бидний Бурхныг магтаж, магтаалынхан дууг сонсгохтун. Биднийг амьд байлгадаг тэрээр бидэнд хүл алдахыг зөвшөөрдөггүй. Бурхан та биднийг сорьсон. Мөнгийг цэвэршүүлдэг мэт та биднийг цэвэршүүлсэн. Та биднийг торнд оруулсан. Ууц нуруунд минь дарах ачааг үүрүүлсэн. Толгой дээр маань бусдыг мордуулж, гал ба усан дундуур бид гарч явсан. Гэлээч та биднийг элбэг баян газарт авчирсан. Таны өргөөнд би шатаал тахилуудыг авч орно. Танд тангаргалснаа би биелүүлнэ. Зовлон дунд би уруулаа нээж үгээ хэлсэн. Танд би тарган малаар шатаал тахилуудыг өргөнө. Хуцуудыг бас өргөнө. Бухыг ухамтай хамт өргөнө. Бурхнаас эмээгч бүгдээ ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө түүний юу үйлдсэнийг би өгүүлье. Амаараа түүнд хашгирсан агаад хилээрээ би түүнийг өргөмжилсөн. Хэрвээ би зүрхэндээ хилэнц нүглийг хүндтгсэн бол эзэн сонсохгүй байх байсан. Харин Бурхан үнэхээр сонсож залбирлын минь дунд тэр чих тавьсан. Залбирлыг минь орхиогүй. Инрэл хайраач надаас буцаагаагүй. Бурхан магтагдах болтугай. Дуулал 67 дугаар бүлэг. Биднийг нэгүүлсэн, биднийг юрөөж, царайгаа дээрээс минь гэрэлтүүлээч Бурхан. Энэ нь таны зам дэлхий дээр, таны аврал бүх үндэстний дунд танигдахын тулд билээ. Бурхан таныг ард түмнүүд магтаг. Ард түмнүүд бүгдээрээ таныг магтаг. Үндэстнүүд баярлан баяр хөөрөөр дуулаг. Учир нь та хүмүүсийг шудраг ёсоор шүүж, дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно. Бурхан таныг ард түмнүүд магтаг. Ард түмнүүд бүгдээрээ таныг магтаг. Газар ургацаа ургуулan гаргажээ. Бурхан, бидний Бурхан биднийг юрөөнө. Бурхан биднийг юрөөнө. Газар дэлхийн бүх хязгаартч түүнээс имэж байг.
Дуулал 68 дугаар бүлэг. Бурхныг босгоход дайснууд нь таран бутарч, түүнийг үзэн ядагчид өмнөөс нь зүгтэн. Утаа замхрах мэт тэднийг хөөн. Галын өмнө хайлах лааны тос адил буруутууд Бурхны өмнө сүнэн. Харин зөвхтүүд баярлаж баясна. Бурхны өмнө баяр хөөрөөр дүүрнэ. Бурханд дуул, нэрийг нь магтан дуулагтун. Цөлөөр явагч түүнд дуугаа өрөг. Түүний нэр эзэн. Түүний өмнө баярлан хөөрөгтун. Үнчтийн эцэг, бэлэвсний өмгөөлөгч нь өөрийн ариун газарт оршигч Бурхан юм. Ганцаардагчдыг гэртээ суулган, хоригдогсдыг сайн сайханд Бурхан дагуулна. Тэрслэгчтэл харин ангамл газарт үлдэнэ. Бурхан таныг ард түмнээ манлайлан явахад, таныг цүл дундуур удирдан алхахад газар хөдөлжээ. Тэнгэрч бас Бурхны өмнө. Синай нэгний өмнө Израилийн Бурхан, Бурхны өмнө бороо туслуулжээ. Бурхан та элбэг дэлбэг бороог цутгажээ. Доройтоход нь та өв юугаа баттгажээ. Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан. Бурхан та нинжин сэтгэлээр ядуусыг хангажээ. Эзэн тушаал буулгахад мэдээ хүргэгч эмэгтэйчүүд олон болж, цэргийн хаад зүгтлаа гин. Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана. Хоньны хашаанд хөвтсөн ч та нар мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр солонгорсон алтан үдийг авна. Төгс хүчит нэгэн тэнд хаадыг тараахад залмоонд цас бударч байв. Бурхны уул бол Башааны уул. Олон өндөр оргилтой уул Башааны уул. Олон өндөр оргилтой уулсаа Бурхны оршин суух газраа болгохыг хүссэн уулыг та нар юунд атаархан харна вэ? Үнэхээр эзэн тэнд мөнхөд оршино. Бурхны тэрэгт цэрэг мянгаар түмээрээ эзэн тэдний дунд Синайн ариун газарт байна. Та өндөрт гарч олзлогсдыг дагуулжээ. Та хүмүүсийн дунд өглөг авсан. Тэрслэгчдээс ч бас авсан нь тэнд эзэн Бурхан оршин суухын тулд юм. Өдөр бүр ачааг минь үрдэг эзэн. Бидний аврал болох Бурхан магтагдах болтугай. Бурхан бол бидний авралын Бурхан юм. Үхлээс зайлах нь эзэн Бурханых юм. Үнэхээр Бурхан дайснуудынхаа толгойг гимэн байнга үлддэг хүний үстэй зулааг бяц цохино. Эзэн би тэднийг Башаанаас авчирна. Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана. Чи хөлөө дайсныхаа цуснд булхаж, нохтыг чинь хил тэндээс хувиа хүртэнэ гэв. Бурхан тэд таны залран эрхийг, хаа минь болох миний Бурхны ариун газарт залран эрхийг харсан. Хингэрэг дэлдэх бүсгүйчүүдийн дунд дуучид өмнө нь явж хөгжимчд дагав. Израилийн ундрагаас гаргасдаа та нар их цугларалтууд дээр Бурхан эзнийг дээдлэн өрөөхтөн. Тэнд тэднийг удирддаг отгон Биньямин, Юдагийн ноёд олон түмэнтэйгээ. Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна. Чиний Бурхан чамд хүчийг тушаав. Бидэнд үйлдэж байсан Бурхан та хүчээ харуулаач. Иерусалим дах таны сүмээс болж хаад танд бэлэг авчирна. Зэгсэн дундах араатнууд болон ард түмнүүдийн тугалнуудын дундах бухын сүргийг зэмэл. Мөнгөн олзонд шунагчдыг талхал. Дайнд дурлагч хүмүүсийг тараа. Дээдс Египтээс гарч ирнэ. Этиоп төдөлгүй Бурхан руу гараа сунгана. Дэлхийн хаанчлалуудаа Бурханд дуулагтун. Эзэнд магтан дуулагтун. Эртний үеийн дээд тэнгэрсийг хүлэглөгч түүнд дуулагтун. Харагтун тэрээр дуугаан сүрлэг дуу хоолойгоо цурайтуулна. Хүч чадлыг Бурханых гэж үз. Түүний сүр хүч Израилийн дээр, хүч чадал нь тэнгэрт буй. Бурхан ариун газраасаа та сүртмээр байна. Израилийн Бурхан хүч хийгээд чадлыг ард түмэнд тэр өгдөг. Бурхан магтагдах болтугай. Амен. Бурхны үгийг бид хизээдж, хаанч уншиж хүртэх боломж бололцоотой байгаа нь ямар их аз завшаан бас ололт олз вэ.
Өнөөдрийн уншсан бүлгүүдийн туршид Бурхан ямар агуу вэ? Тэр гарцаагүй магтагдах зохистой сүр жавхлантай нэгэн. Түүгээр зогсохгүй химжээшгүй агуу Бурхан юм байж. Хээр талд бэлчих зэрлэг үхэр химжээ хязгааргүй орчлон огторгууг иргшээхээс гадна хүмүүн бидний амьдралын зам мөр залбирал гуйлтыг анхааран сонсож хариулдаг тэр ямар агуу сүр жавхлантай юм бэ гэж бодож суулаа. Кино ном зохиолоос харсан чиг бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн агуу мундаг сайчвал үнэндээ их хэргийн төлөө төрсөн мэт зам замнал нь хараа оюун нь ямагтал уулсын оргил руу чиглэсэн байдаг. Их хэргийг бүтээх нэгэн чинь эмзэг жижигхэн зүйлсэд төдийлөн анхаарал тавиад байх боломжгүй. Шаардлагагүй мэтэр тэдгээр ном зохиол нийгмийн тогтсон хэв загвар ойлголтоор бид бараг л хүмүүжсэн гэхэд буруутахгүй. Гэтэл Бурхан тийм биш юм аа. Хээр талд давхих араатан амьтад далай тэнгисийн гүнд эрх дураараа сэлэх аврах загас бахим арваалж цаашлаад тэнгэрс сансар эрхэсгээд Бурханы санаа тавих мундахгүй үүдмэн бүтээл туурал байгаа нь гарцаагүй. Тэр өөрөө ч тийм л агуу бишрэлтэй нэг юм. Магадгүй түүний бүтээн зогцлоосон бүхнээс хамгийн эмзэг хэврэгч гихүү нэг тийм өчүүхэн байж болох хүн та бидэнд хүртэл тэр санаа тавьж хайрлан халамжилдаг гэхээр бүрчлөө гүн бишрэл төрөн байгаа биз? Жинхэнэ супер хүч эрх мэдэл гэдэг нь л энэ байх та гэмээр. Тэгээд өнөөдрийн уншсан бүлгүүдээс энэ ишлэл онцгой гойд санагдаад тийм агуу Бурханд хандан өргөсөн Давидын зүрх сэтгэлийн гуйлтыг энд ингэж бичсэн байна. Хэрвээ би зүрхэндээ хилэнц нүглийг хүндэтгсэн бол эзэн сонсохгүй байх байсан. Харин Бурхан үнэхээр сонсож залбирлын минь дунд тэр чих тавьсан. Дуулал 66-гийн 18-19 дахь ишлэл. Яг энэ ишлэлийн цаад утга санааг лавшруулан ярилцаж задлахаас өмнө би танд Библийн өөр нэгэн хэсгээс уншиж өгье. Заримдаа би өөрийгөө энэ хоёр хүний аль нь вэ гэдгээ мэдхээ байж эргэлзэхэд хүрээд байдаг юм. Өөрийгөө зөвхт химэн өөрсөд дөөн итгэж бусдыг басамжлах хэсэг хүмүүст хандан тэрээр энэ сургаалт зөвлөлийг айлдав. Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисей, нөгөө нь татвар хураагч байж. Фарисей хүн зогсоод дотроо залбиран "Бурхан, таньда би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг залхаа, шударга биш, завхаа биш. Энэ татвар хураагчч биш. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ 11-ийг өргөдөг гэв." Харин татвар хураагч нь зайдуу зогсоод тэнгэрөөд харчч зүрхлэлгүй, харин цээжээ дилсэн байж "Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч" гэв. Би та нарт хэлье. Фарисей биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдэг бүхэн номхруулагдаж, харин өөрийгөө даруй байлгахсад нь өргөмжлөгдөнө гэв. Луг 18 дугаар бүлгийн 9-өөс 14 дугаар ишлэл. Тэгэхээр хүн их хямдхан амтан байгаа биз? За би одоо л бослоо, сэргэлээ, чадлаа, боллоо гэх үедээ харин ч унахад, ойчход, бүдрэхэд үргэлж бэлэн байдаг. Магадгүй фарисей хүний хувьд гадна талаасаа жигтэйхэн их сүртэй, сүжигтэй харагддаг байх. Энд тэнд гар өргөн залбираад энүүгээр тэрүүгээр ч явахдаа олны анхаарал дунд дуу, шуу, магтаал, талархал, саймшрал, сайрхал дунд толгоо өргөн дотгор алхаад л. Ер нь бол хаанаас нь ч харсан гимгүү ариухан зам мөртэй нэгэн байж болох. Үнэхээр инж өргөлөө өргөдөг, бас өгөөмөр тус сэтгэлтэй, сайн үлтэй, сайхан үгтэй хүн байж болох юм. Харин залбирал нь энэ удаа Бурханд тэнцсэнгүй. Яагаад энэ удаад л гэсэн бэ гэхээр фарисей хүн гимшээд залбирлаа, бас сэтгэлээ засгал юм бол Бурхан тэр дорн түүнийг уучлан өршөөгөөд залбирал юугийн сонсоод хариулахад бэлхэн гэж би хувьдаа боддог. Бурхан ийм л учраас бид түүнийг Бурхан минь, аврал минь, эзэн минь гэж дээдлэн хүндэлдэг. Бурхан магадгүй та бидний бодож ойлгодог шиг нэг дургүй хүндээ насаараа дургүй байдаг, нэг гим хийсэн бол тэгээд л авралгүй дуусаа болгодог. Хорхоотой шүднийхэн арандаан тассуудаг нэгэн байсан бол хүмүүс бид дахин гимшиж, гимээ намжлаад байх шаардлагагүй байсан. Харин тэр уучилдаг, өршөөдөг, өнгөрүүлдэг учраас бид ч гэсэн алдаан дээрээ сургамж авч ахин дахин босох оролдлого мэрэлтэй болилгүйгээр түүний бидэнд өгсөн ариун сүнстэй ямагт урагшилдаг юм. Хэрвээ би зүрхэндээ нүгэл хилэнцгийг хүндэтгсэн бол
эзэн сонсохгүй байх байсан. Харин бурхан үнэхээр сонсож залбирлын дунд тэр чих тавьсан юм. Тэгэхээр ах トゥ нараа. Би ингэж бодож байна. Давид хаан огт гим нүглээс хол хүндий цэвэр ариун зам мөртэй байж чадсан учраас ам бардам би нүгэл хилэнцгийг хүндэтгсэн бол эзэн намайг сонсохгүй байх байсан гэж хэлээд өөр шиг нь байж чадахгүй хүмүүст энэ дуулалаар хориг цээр тавьсан юм бишээ. Хэдүүлээ өнөөдөр ганцхан үгэн дээр өргөл тавцгаая. Тэр үг бол зүрх. Эзэн бурхан бол зүрхийг тольдогч. Давид хаан хэлэхдээ би зүрхэндээ хилэнц нүглийг хүндэтгсэн бол эзэн сонсохгүй байх байсан гэж хэлж байна. Магадгүй Давид хүн л учраас амаараа ганц биш удаа нүгэл хилэнцгийг хүндэтгэж амьдралынхаа туршид ганц чадхай нүгэл хилэнцийн талд гараа өргөж хилэнц нүглийн жимдээр хөлөө тавьсан ч гэж болно. Зүрхийг тольддог бурханд Давид хаан юугаа өргөвөл бурхан түүнийг таалан хүлээн авахыг тэр мэдэж байсан юм. Зүрхийг тольдож, зүрхний бодол санааг оошоон анхаардаг бурханд зүрхээ л өгөх юм бол, зүрхээ цэвэр ариун байлгах юм бол хамгаас чухал гэдгийг Давид хүнийхээ хувьд, итгэгч бишрэлтэн хүнийхээ хувьд мэддэг байсан юм. Тэгэхээр гараа, хөлөө, хилээ, нүдээ цэвэр ариун байлгахаас гадна Давид шиг зүрхээ цэвэр ариун байлгахад өдөр болгон суралццгаая. Энэ суралцах алхам замнал тийм ч амархан биш. Маш хэцүү, жолоотход, залууртахад үгүй мөн хашин мөр шиг байж болно. Гэхдээ л таны бас миний дэргэд дотроос маань хин тусалж дэмнэж байгааг санацгаая. Энэ бол ариун сүнс. Иохан номын 14:16 дээр би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үрд хамт байх болно. Тэр бол үнний сүнс гэж хэлсэн. Үнний сүнс гарцаагүй бидэнд туслаж бидний зүрхийг үнэн өд зөвхт ариун байдал руу хөтлөн чиглүүлэх болно. Өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Хамтдаа залбирцгаая. Биднийг нэгүүлсэн, биднийг өрөөж, царайгаа бидний дээрээс гэрэлтүүлээч бурхан. Энэ нь таны зам дэлхий дээр, таны аврал бүх үндэстний дунд танигдахын тулд юм аа. Бурхан минь. Бид таньдаа эмтэрч шархалсан, бас алдаа дутагдлаасаа болж шаналж лугшдаг зүрхээ өргөж байна. Дандаа цэвэр ариун байж чаддгүйч их эзэн таны үг ба сүнсний хүчинд итгэж, зүрх сэтгэлийг минь та цэвэр ариун болгож чаднаа гэсэн итгэлээр зүрхэндээ би гим нүглийг хүндлэхгүй. Тийм бичсэн бол бурхан биднийг чих тавин сонсохгүй байх байсан гэж өчөж бас тунхаглаж байна. Бид өнгөрсөн хугацаанд гадна талаас бусдад цэвэр ариун мэд харагдах гэж анхаарч, явдал зан үлээж анхаарч байснаас биш. Яг үнэндээ зүрх сэтгэлээ хэрэггүй толбгүй байлгахыг үүн дээр хичээнгүйлэн суралцаагүй байна. Тийм болохоор их эзэн минь өнөөдрөөс эхлэн таны бидэнд өгсөн туслагч болох ариун сүнстэй хамт зүрх сэтгэл, хандлага, оюун ухаанаа цэвэр ариун байлгахад суралцах болно. Та хүч ба чадлыг дүүргэж өгөөрэй. Энэхүү өөрчлөгдөж байгаа мөн чанараар минь дамжуулан бурхан та алдарш болтугай гэж бидний эзэн Иесус Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.